Эрхэм үзэгчтэй хороо амгалан айлтгах Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодол ярилцлагын шууд нэвтрүүлгээ эхэлж байна. Би өнөөдөр нэвтрүүлэгтээ MMCG компанийн гүйцэтгэх захирал Дулмын Бумын Эрдэнэг үрсэн юм аа. Тэгэхээр таныг үрсэн шалтгаанаа би бас үзэгчдэд танилцуулчих гэж бодлоо. Нэлээд хэдэн сарын өмнө таны оролцсон ямар нэгэн форумын тухай одоо ийм чухал форум болох гэж нэгсэн нэг тийм жижиг ролик байсан л да, видео бичлэг. Тэн дотор бол та өнөөдөр дэлхийн томоохон компаниуд яаж дэлхийгээ хайрлаж, дэлхийгээ урт настуулахын тулд юу хийж байгаа тийм сонин жишээнүүд хэлсэн байсан. Тэр жишээгийг чинь сонсоод би юу гэж бодсон гэхээр ногоон хөгжил, эдийн засгаа ногооруулах гэдэг үгнээс ийм жишээнүүд илүү хэрэгтэй байсан биш байгаа да. Энэ жишээг ярих нь илүү хэрэгтэй биш байгаа да гэж би бодож исэн байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр таны урьсан шалтгаан бол ерөөсөө энэ судалгааны хараат ус байгууллагыг удирдах ажиллаж байгаагийн хувьд энэ ногоон бизнесийн одоо бизнесийн ДНК-г ногооруулах тухай ярьж байгаа хүний хувьд бид ерөөсөө энийг ингээд нэг тийм мод тарих хин хүрээнээс нэг давхгүй ойлгоод байна уу гэвэл арай хатуутсан болох уу юу? За ер нь бол та миний яг 5 сарын 12-нд зохион байгуулсан манай маркетингийн холбооны хүрээнд хийсэн нийгмийн маркетинг гэдэг формын штабын талаар ярьж байгаа шиг байна л да. Тэгээд одоо бол бас яг энэнийхээ үргэлжлэл болгоод бас Green Business DNA гэдэг одоо бизнесийн ДНК-г ногоон болгоё гэдэг ийм одоо нэлийн гүнзгийр ирсэн шатны ийм дараагийн форум маань ингээд явах гэж байна. Тэгээ энэ бол яг ер нь бол одоо нийгмийн асуудал, байгаль орчны асуудал гэдэг бол бизнесээс юм тусдаа маягийн юм шиг ойлгогдож яваад байна шүү дээ, тий. Ингээд энэ чинь тусдаа ингээд яваад энэ мэн тусдаа яваад байгаа явахаар угаасаа систем гэдэг бол хэзээ ч тусдаа байдаг үзвэл шүү дээ. Энэ бүгд шүүр нэг систем байдаг. Тэгэхээр бид нэр системийн хүрээнд эдгээр зүйлсийн нэг хоорондын огтлцол, харилцан үйлчлэлийн цэгийг нь одоо олж харах нь одоо бизнес хийж байгаа хүний хувьд, улс төр хийж байгаа хүний хувьд, аль ч хүний хувьд бол тэр хамгийн чухал болчиход байна л. Тэгээ тэр харилцан үйлчлэл дээр нь одоо бид нар яг юуг зөв хийх ёстой, тэгвэл аль алиндаа эерэг нөлөөлөх юм бэ гэдэг энэ асуудлыг авч үзэх ёстой л болчиход. Ер нь бол одоо систем бол харилцан үйлчлэлийн асуудал байдаг шүү дээ. Яг ингээд та нар судлаачдын нэг алтай байдаг байхгүй юу? Яагаад гэвэл харилцан үйлчлэл систем гэдэг ингээд ярихаар холтой авчдаг. Бизнесийн ДНК-г ногоон болгох энэ төр гэл тэгэхээр за одоо нэг уйдгартай юм ярих гэж байна даа гэд би ихэнд нь яагаад сонирхолтойгоор л нэр өгчээд байгаа шүү дээ болно. Гөө сонирхолтой. Тэгтээ би яагаад ихэнд нь тэр гоё жишээнүүдийн тухай таныг хэлсэн бэ гэхээр одоо бид хоёрын яриач гэсэн холдуулчмааргүй байна л да. Тий, би бол анхтар бас холдуулахгүйгээр хичээж ярих гэдэг. За тэгээ. Жишээлбэл одоо байгаль орчны талын асуудал гэдэг тэгэхээр бид нэр хамгийн их дэлхийд даяараа ярьж байгаа зүйл хүлэмжийн хий байна шүү дээ, тий. Одоо өөрөөр хэлбэл цаг уурын өөрчлөлтийн асуудал болчихж байгаа байхгүй. Тэгээ цаг уурын өөрчлөлт гэдэг чинь бол хүн бол хүчин мөхс шүү дээ. Тэр том торнодооч бай, тий. Эсвэл тэр одоо үер усанд бид нэр хүчин мөхс байж байна. Тэр дулаар л. Тий, одоо бид нар сая зүгээр 103 хоног халахад л нөгөө нэг сайхан 100 чин 3 хоногийн тэр шав шарл болчихж байгаа шүү дээ. Тийм хүчтэй байхгүй байгаль цаг уурын өөрчлөлт гэдэг чинь. Тэгээ бид нар бол энэ байгаль цаг уурын өөрчлөлтийн гамшигыг бол ингээд дэлхийд дахин мэдрээд эхэлчихлээ шүү дээ. Одоо цунами болж байна. Одоо юу гэдгийг сая Герман живчлээ, тий, Европ живчлээ. Гэхдээ бүр энүүхийн манай гангануур маань хүртэл ширэгчж байгаа байхгүй. Тэгээ энэ бол цаг уурын өөрчлөлтийн одоо ингээд тод илэрлэл байж байгаа. За энэ дээр нэгдсэн үндэсний байгууллага за одоо юу гэдгийг бүр жүжигчд одоо Leonardo DiCaprio гэдэг юм сая Оскарын шагнал авахад цаг уурын өөрчлөлт бол бодит зүйл болсон. Би одоо тэр киногаа хийх гээд цас хайгаад туйлд очиж хийлээ гэж тий. Тэгээ энүүний дэлхийн төлөө дэлхийн нийт бол одоо хамтарч тэнцгээс өөр арга байхгүй. Энэ бол одоо мөнгнөөс ч давсан одоо бидний нөгөө давах одоо энэ бол зүгээр дөнгөж ихний шатны симптом гэж байгаа байхгүй. Одоо энэ нэг юм жижигхэн үер. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо юу болоод байна гэхээр байгаль их мэн өвдчихэд байна л да. Одоо өвчтөе хүн чи яадаг гэхээр нэг бөөлждөг тий. Эсвэл халуурдаг тий. Яг л тийм юм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр байгаль их гэдэг бол өөрөө юм гайхамшигтай систем байхгүй. Энэ гайхамшигтай системийг бол бид нэр эвдэж юм л да. Яг тэгэхээр хүний бүтээсэн систем бол хэдий ухаантай байлаа гэхэд ерөөсөө 96%-аас илүү ухаалаг байж чадахгүй байна.
Өөрөөр хэлбэл тэр $100 зарцуулсан бол одоо юу гэдгийг тэр $100 бүтсэн зүйл гэж 4% л одоо үр ашигтай л байдаг гэх гэдэг нь шүү дээ. Байгаль өгөх бол өөрөө одоо 100% одоо үр ашигтай систем байхгүй өөрөө. Тэгэхээр бид нар бол тэр байгаль шиг системийг бол бүтээж чадахгүй, хязгаарч чадахгүй. Харин бид нар тэр байгаль өөрийнхөө нөхөн төлжүүлдэг энэ юмыг нь одоо эвдэхгүй, сүйтгэхгүйгээр яаж тасан зогсож амьдрах вэ гэдэг асуулт. За ингэхлээр байна шүү дээ. Та бүхэн одоо үзэж байгаа үзэгч юу гэж хэлэх вэ гэхдээ зэрэг за нөгөө л нэг дулаан харал байгаль орчноо хамгаалах гэдэг сэдвээр ярьж ийн гэд зарим нь суугаад солилцсон байж магадгүй. Тэгэхдээ би энд нэг юм асуух гэсэн. Энийг яагаад би тэгж магадгүй гэж бодогдоод байна гэхлээр хөлөмжийн хий. Тэр нэг хаана газар болсон тэр торнадо энтрийн тухай бид нэр өөрөөсөө хоол юм шиг бодоод байдаг. Тэгээ таны нэг бас нэг ярилцлагыг би харсан л та. Тэрэн дээр монголчуудын хамгийн муу зам бол амиа хичээсэн гэдэг. Биднээс холод байж ивэл хамаагүй гэдэг. Тэг бид нар энийг анхаарч байна уу? Ер нь одоо бид нар за бизнес эрхэлж байгаа хүмүүс гэж яриад байна. Улс төрчид та сая ярьлаа шүү дээ. Ер нь амиа хичээхгүй энэ дэлхийн нийтийн юмд нэрээ эн чи юу илээ гэж бодож анхаарч байгаа юу? Энийг та судалж үзсэн үү? Яг одоо хувийн эцэг тал нийгмийн одоо үзэл бодол, санал бодлын асуудлыг одоо ярих нь бол одоо миний бас яг ярих сэдв бас мөн ч юм уу биш юм мэдэхгүй байна. Би бол одоо бизнесийн төлөөлөл хүн шүү дээ. Тийм учраас энэ нийгмийн асуудал маань өөрөө бизнестэй яаж холбогдож байгаа юм бэ гэдэг талаас нь л би одоо илүү ярмаар байна л да. Яагаад тэгэхээр энийг харин бизнесийг анхаарч байгааг юу гэвэл анхаарахгүй байна гэж хэлэх гээд байхгүй юу. Гэтэл сая одоо Jack Ma гэдэг одоо мундаг хятадын одоо тэргүүлэгч бизнесмен хүн ирлээ шүү дээ. За ийм тэргүүлэгч бизнесмен хүмүүс улсын ерөөсөө гол давуу тал нь бол асар их уншдаг. Тэгээ асар их мэдээллийг авдаг. Тэрүүгээрээ л одоо бусдаас төрүүлж болгодог. Тэгээ энэ хүмүүс бол тийм вижнери байдаг. Алсыг хардаг. Тийм учраас төрүүлж зөв юм руу хөрөнгө оруулалт хийдэг. Ийм л одоо хүмүүс шүү дээ. Бидний хувьд бол мэдээлэл авч байгаа тэр их сурвалж юмнууд нь бол жоохон бага байгаа энэ монголчуудын хувьд. Тийм учраас дэлхийд дахин тэр болж байгаа үйл явц ер нь юу илүү бизнест хөрөнгө мөнгийг илүү оруулдаг вэ гэдгийг бол жоохон мэдхгүй ч гэдэг юм уу. Тэгээ тэрийг ашиглаж чадахгүй л яваад байна л да. Судалгааны дүн яриад байна уу? За би яг судалгааны дүн хэлээгүй. Би жишээлбэл Jack Ma-гийн одоо яг ирсэн юм дээр бол юу гэж одоо тэр илтгэлийг бол бүгд л сонссон байгаа. Хамгийн гол хэлсэн үг бол юу гэхээр нийгмийн асуудал, байгалийн асуудал ч гэдэг юм уу. Тэр нийгэм тохиолдоод байгаа асуудал бол одоо хамгийн хүнд асуудал бол хамгийн их бизнес ашиг олох боломжтой цэг байдаг юм а л гэж хэлсэн. Тэгэхээр бол энэ хөлөмжийн хий бол дэлхийд дахны хамгийн их асуудалтай зүйл байгаа бол энэ бол бас эсрэгээр хамгийн их мөнгө олж болох боломжтой цэг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бид нар тэр хөлөмжийн хийг даван туулахад ямар нэгэн шинэ бүтээл инновацийг хийх юм бол бид нар дэлхийг аварсан байна шүү дээ. Дэлхийг аварсан хүнд одоо том алт өгж болно үст дээ. Тэгсэн үг. За тэгэхээр тэрийг бол одоо хамгийн сайн ашиглаж байгаа компаниг бол би жишээлбэл нэрлүүл Tesla компани гэж нэрлэх юм тийм. Elon Musk гэдэг одоо тэр маш инноватив залуу хүн байж шүү дээ. Tesla-гийн хамгийн сүүлийн үеийн одоо тэр цахилгаан машинууд бол одоо хийт болж шүү дээ. Бүр одоо борлуулалтанд одоо дэлгүүр тавигдаагүй мөртлөө өчнөө олон мянган ширхэг захиалга авчдаг тийм. Тэгээ загвар дизайны хувьд бол одоо тэр Porsche шиг одоо маш гоё загвар дизайнтай болсон. Тэгээ яг хамгийн гол тэр юу нь дэлхийн нийтийн одоо тэр хөлөмжийн хийг эсрэг бүтээгдэхүүн гаргацсан л байгаа. Тэгээ тэр юм бол одоо та болохоор нэг байгаль орчны өөдөртэй юм гэдэг ингээд байдаг. Манайхан бас энэ өөдөртэй зүйл надаас хол зүйл гэдэг. Гэтэл тэрийг бол хамгийн одоо бизнес хийхэд бол ашиглаж болох зүйл юм байна гэдгийг томоохон одоо энэ бизнесүүд одоо Bill Gates ч гэдэг юм уу те. Bill Gates мэн одоо асар их олон энэ чиглэлийн зүйлс хөрөнгө оруулалт хийж байна шүү дээ. Нойлынхаа усыг одоо ууж үзүүлсэн шүү дээ те. Өөрөөр хэлбэл усны хомсдлын асуудал бол дараагийн хамгийн том асуудал. Хөлөмжийн хоёр дахь асуудал ч гэдэг юм уу те. Тэгэхээр дэлхийд даяар ус хомсдод байгаа бол бид нар юуг одоо олж бүтээх ёстой. Гэвэл тэр хүмүүсийн усны хэрэгцээг нь одоо тэр боломжийг нэмж өгөх, шинэ их сурвалжийг хангаж өгөх тэр инновацууд хамгийн их мөнгө олно гэсэн санаатай байхгүй. Тэгэхээр энэ мэтчлэн бол дэлхийд даяараа энэ одоо яг бизнесийг бол бизнес хийж хүнд мөнгө одоо юм зарж мөнгө олох гэдэг талаасаа биш, нийгмийн асуудлыг шийдэх, байгаль орчны ч юм аливаа томоохон асуудлыг шийдэх нь өөрөө бизнес гэдэг имийг л одоо концепцийг бүх одоо томоохон менежменттэй Харвардын ревю гэдэг юм бүх юм дээр л одоо сүүлийн үед ярьдаг болчиход байна л. Тийм. Энэ бол та дэлхийн хэмжээний жишээ ярьж штэ тийм ээ. Дэлхийн хэмжээний ойлголтын тухай ярьж байна. Энэ ойлголтыг баг багаар суулгах гэж үзэж байна. Одоо таны ажил бол энэ чиглэгдэж байгаа юм байна тийм үү. Тэгэхээр энд нэг ногоон хөгжил
одоо энэ хөрөн эдийн засгаас ногоон эдийн засаг шилжээ, эдийн засгаа солонгоруулъя тийм ээ гэж ярьсан үгийг бид нар улс төрчдөө сонсч ирсэн. Энэ үгсийн санд бидний үгсийн санд орж ирсэн байна улс төрчдөөс байсан. Одоо бизнесийнхэн энийг хэр дэмжиж манайд ер нь энэ дэлхий ингээд ойлгоод ингээд явж байгаа юм бол бид айлхын талд нь яваа юм. Бидний хувьд бол яг бүх зүйлээр л их хоцорсон яваад байна л да. Ер нь бол зөвхөн одоо ногоон эдийн засаг гэхгүй. Гэхдээ бол яг бид бүгд бол чадах чинээгээр тэр дэлхийн хөгжилтөөр өөрөө өөрсдийнхөө хариуцж байгаа салбар чиглэлдээ ингэж нэг хүрэх гэж оролдох ёстой. Тэгэхээр энэ дэлхийн нийтийн хөгжлөөс бол мэдээж ногоон эдийн засаг, ногоон хөгжил гэдэг ингэж ярихлаар бол одоо нэг дүр хэсгсэн ардчилал гэдэг шиг манайхан бол харахад бол их ногоон болоод байгаа юм. Эко хотуудын явуулзалч гэдэг юм уу их сайн яваад байгаа юм шиг харагдаад байгаа ногоон бодлого баталцаа. Уул нь бол яг бас харьцуулж үзэх юм бол бас тийм хол биш ээ. Яг энэ сектор дээр бол тийм хол биш. Тэгэхдээ яг үндсэн тэр агуулга мөн чанарыг ойлгож гинөө гэхээр ойлгохгүй байгаа байхгүй. Яг одоо тэр ногоон гэдэг чинь юу вэ гэдгийг энэ одоо тэр төрийн төвшөндөөч байдаг юм уу, бизнесийн төвшөндөө. Ер нь нэг ийм юм руу дэлхий явж байгаа юм байна. Бид нар ч бас дуурж явах хэрэгтэй юм байна гэдгийг л ойлоо дуурайд байгаа болохоос агуулгын юм байна гэж байгаа. Одоо нэг дүрний одоо хэлбэрийн юм болчиход байна л да. Агуулгын өөрчлөлт бол бид нар хийж чадахгүй байна. Энэ юунаас болоод байна? Мэдлэггүйгээс л болж байгаа. Мэдлэгээ өгч чадахгүй байна уу? Мэдлэгээ олж авъя гэж хүсэж сонирхгүй байна. Тэгээ энэ сэдв өөрөө нөгөө нэг тийм сонирхолтой сэдв гэхээс илүү өнөөдөр нөгөө маргааш бондын өрөө яаж дарах вэ гэдэг юм уу тий. Нөгөө нэг айгүй богино мөчлөгтэй алсын хараагүй юмыг харж штэ. Гэтэл өнөөдөр бид нар бүхэл бүтэн улс орны хөгжлийг бүхэл бүтэн одоо нэг ард түмний амьдралыг бид нар 5 жилээр 3 жилээр одоо харж болохгүй шүү дээ. Бид нар энэ үндэстэн чинь хэдэн мянган жил оршоод ирсэн. Цаашаа хэдэн мянган жил оршино. Бидний хүүхдүүд 50 жилийн дараа бидний хүүхдүүдийн үе ирнэ гэдэг юм уу тий. Тэгээ тэр үед нь энэ Монгол улсын ямар болцсон байх юм? Энд ус байх уу? Энэ хүүхдүүд нь уух уу, ундаа байх уу? Та ус байх уу гэж асуухтаа баг байхгүй юм шиг тийм өнгөөр хариулж байна л да. Гэхдээ яг хөө өнөөдөр бол булаг шандууд бол эхнээсээ маш олноор ширгээд эхэлсэн. Өнөөдөр Улаанбаатар хот хэтэл одоо нэг би бол яг тоочны мэдэхгүй нэг 7 жилийн дараа бол үндсэн энэ эрэлтээ бол хангаж дийлэхэргүй төвшөнд очиж байгаа гэдэл одоо энэ чинь нэг далан барьж усаа нөөцлөх үү эсвэл гүнийхээ усанд одоо энэ нэг ийм хөрсний бороо орж явах үед нь доошоо хийждэг технологи олох уу гэл ингээл ил гаргаж ярихгүй л байгаа болохоос биш бид нар чинь байгаль орчинд энэ асуудлуудынхаа хүрээнд бол хүндэрсэн байгаа л ард юм шүү дээ. Тэгэхээр энэ дээр хин энийг ийм болгож өгөх гэхээр бид шүү дээ. Бид яаж яадаг вэхээр бид нар амьдарч явах үедээ буснуулдаг. Бид энийг одоо бизнес одоо бид нар байгалийн баялагийг ашиглаж л одоо юм бүтээдэг шүү дээ. Тэрнээс ч одоо хий агаараас юм бүтээдэг. Гэтэл нөгөө нэг байгалийн баялагаа зүй зохистой ашиглаж ийн үгүй юу гэдэг асуудал чи өөрөө их сонин хэрэг болно ч дээ. Тэгэхээр би танд одоо жишээлбэл монголчууд байгалийн баялагаа хэр бүтээмжтэй ашиглаж байгаа вэ гэдэг дүнг тоогоор илэрх юм бол одоо бид нар Япончуудаас 56 дахин бүтээмжгүй ашиглаж байгаа. Байгалийн баялаг. Өөрөөр хэлбэл бид нар монголчууд $1 дотоодын нутгийн $1 бүтээхэд бол 17 кг одоо баял материал түүхийд ашиглаж байгаа юм. Япон бол 0.3 кг-ыг ашиглаж байгаа. $1 бүтээгч шүү дээ. Тэгэхээр бид нар одоо та ингээд одоо ганцхан долларыг бүтээхэд 17 кг юм ашиглаж ийн гэхэлэр тэр доллароос бид нар одоо тэр долларын $1 бүтээгдэхүүнээс $1 нь давсан хэмжээний юм байх нь одоо бага юм байх нь гэдэг бодглохоор мэдээж одоо бид нар бол алдагдaltaй л байна гэсэн үг шүү дээ. Харахад ингээд юм зараад мөнгө болоод байгаа юм шиг. Харахад ингээд одоо мал аж ахуйн яваад одоо юу гэдэг малын түүхийдээ зараад байгаа юм шиг боловч эргээд нөгөө мал нь нөгөө нэг газраа одоо ингээд сүйтгээд байгаа байдлаа ч гэдэг юм уу газар тий одоо бэлчээр гэж гэдэг юм уу байгалыг бид нар үнийн тооцохгүй байгаа байхгүй. Үнэгүй авцсан юм чи яг үнийн тооцсон. Бидний үнийн нэг их айхтар мэдлэгтэй юм шиг үн тооцоод байгаа юм чинь одоо тэр нүүрс дэлхий тийм болчиход байхад одоо тэдээр зардаг ямар учиртай юм бэ гэл нэг л ийм л юм яваад байна л та. Тэгээ тэр дэлхийн хаа нэгтэй том хөрөнгийн бирж дээр ч гэдэг юм хаана явж байгаа тэр нүүрсний үнийг мэдэж өөрсдөнтэйгээ харьцуулж их яриад байгаа нэг тийм цөөн хүмүүсийн үгийг сонсоод өөрсдөө бодитоор яаж амьдарч байгаагаа тооцохгүй байх гэсэн үг үү? Гэхдээ яг хоо ер нь бол бид нар эдийн засгч хүний хувьд гэсэн бодитоор бид нар яг ашиг олж ийн үгүй юу гэдгийг тооцоолох хэрэгтэй шүү дээ. Эдийн засаг гэдэг чинь өөрөө тийм л зүйл шүү дээ. Тэгэхээр одоо сүүлийн үеийн дэлхийн нийтийн эдийн засгчдын хандлага нь бол байгалийн нөөц гэдгийг бол үнэгүй гэж тооцож одоо тэрэндээсээ тийм их ашиг олж ийн гэж ярьж бол болохгүй маа. Яг л энэ чинь үнэгүй зүйл биш. Энэ чинь өөрөө бүрдэж бий болох ч гэдэг юм. Энэ чинь өөрөө үн цэнтэй зүйл те. Тэгээ энэ юмныхаа одоо нэг өртгөн хідэн төгрөг
болж байгаа юм бэ гэдэг одоо юмыг одоо бид нэр тооцож одоо би бол сая яг өнөөдөр өглөө Канадын нэг юм профессор Лин гэдэг хүнтэй ярьж байсан. Тэдний ярьж байгаагаар бол одоо жилд байгаль бол 33 триллион долларын үйлчилгээг хүн төрөлхтөнд үзүүлдэг байгаа байхгүй. Одоо ингээд дэлхийн өөрөө, дэлхийн их мэн өөрөө. Одоо ингээд одоо бороо хороор юм ургуулдаг юм уу те. Зүгээр энийг ингээд одоо энийг нөгөө сүүлийн тооцдог болчиход байхгүй юу. Бид нар одоо тэгэхээр бид нар манай монголчууд маань бид бол одоо тооцохгүй л байна гэсэн үг шүү дээ. Дэлхийн нийт тэр бол тооцоод эхэлчихсэн гэсэн. Яг тооцоод үзэх юм бол бид нар бол Японоос 56 дахин үр бүтээмжгүй үйлдвэрлэл явуулаад байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бид нар бүтээмжгүй явуулж байна гэдэг нь үр ашиггүй байна л гэсэн үг шүү дээ. Бидний үйл ажиллагаа яг харахад өнгөн дээр үр ашигтай юм шиг боловч яг бодит байдал дээр бид нар дандаа алдаж байна л гэсэн. Нэг тийм сонин асуулт толгойд орчлоо. Одоо энийг ингэж судалгаатай аливаад хандах судалгаа ерөөсөө биднэрт хэрэгтэй юм байна шүү гэдгийг ямар нэг байдлаар ойлгож байгаа одоо хувь хүн компани улс төрчид гэдэг ингээд үзэх юм бол аль нь илүү энэ судалгааг хэрэгсэж ах шиг байна. Ер нь бол яг хувь хүн илүү судалгаатай байгаа хаа. Өглөө цаг агаараа харчиж байгаа. Тэгээд дулаага хуцлаад гараа явчих ч гэдэг юм. Одоо яг би бол энд бас наригж ин л да. Ер нь бол яг судалгаатай хандна гэдэг бол маш олон төрлийн судалгааг хэлж шүү дээ. Судалгаатай хандна гэдэг бол миний саяны ярьсан ч гэсэн судалгаа шүү дээ. Хэд бид нэр ер нь эдийн засаг маань өөр өгөөжтэй байгаа юм бэ гэдгийг судалж харах хэрэгтэй. Тэгээ энэ өөр өгөөжгүй яваад байгаа бол бид нэр өөр өгөөж яаж нэмэгдүүлэх үү гэдгийг бид нэр авч үзэх хэрэгтэй. Гэтэл нөгөө талаас нийгмийн асуудлуудыг судалдаг судалгаанууд ч байдаг. Тэгэхээр ингээд нөгөө ер нь бол яг одоо бол судалгаагүй маш олон зүйлсийг буруу зөрүү явуулсныхаа горыг амсаад одоо бол төрөнч хувийн хвшлэнч судалгаагүй бол явж болохгүй мэн гэдгийг бол ойлгож чадах шүү гэн. Яг одоогийн төвшөндөө бол гэхдээ дөнгөж ойлгонгуудаа шууд хэрэглээд хэлж чадахгүй шүү дээ, тийм ээ. Ямар судалгааг би харах хэрэгтэй, тий? Хаана дэлхийн ямар судалгааны их үүсвэрүүдийг харж болдог. Бид нар ямар судалгааны арга хэрэгслэр одоо энэ бизнесээ илүү өөр өгөөжтэй болгож болох юм ч гэдэг юм уу. Тэр төвшөндөө ороод ирвэл бас жоох нарийн юм болоо явчихна. Тэгвэл бол яг зүгээр жишээлбэл бид нар бол сая байгаль орчны ч юм уу одоо энэ байгаль орчинд суурилсан эдийн засгийн нийгмийн бизнесийн талаар нэлээд ярьж байгаа учраас нодлон жил манай компани хийсэн судалгаа байна л да. Манай одоо бизнесийн байгууллагууд одоо байгаль орчны асуудлыг хэр авч үздэг юм бэ гэдэг. Тэгээд тэр судалгаанаас ингээд харахад бол нийт бизнес эрхлэгчдийн 96% нь бид үр хүүхдийнхаа ирээдүйг бодохгүй харлаган өнөө маргаашаа бодсон бизнес хийж гинэ гэдэгтэйгээ бүгд санал нэгдсэн. За энэ чинь харин том дэвшил юм биш үү? Энэ бол том дэвшил. Яг гэвэл судлаад тэрийг нь мэдчихэж байгаа том дэвшил байхгүй юу? Мдээгүй бол бид нар бол одоо яах вэ? Одоо гол санаа нь бол би өнөөдөр болчихвол миний хүүхэд дараа нь юутай юугүй байх нь бол одоо хамаагүй гэдг нь бол хүрэн эдийн засаг байхгүй юу? Үгүй чи хүүхдийнхээ ямиг өнөөдөр булаагаад идэж уугаад дуусгачих болохгүй шүү дээ. Чи энийг маш их тийм ариуч хангаж хэрэглээд үр хүүхдүүдэд үлдээх ёстой гэдэг нь ногоо эдийн засаг байхгүй юу? Ногоо эдийн засаг үр эдийн засгийн ялгаа бол ерөөсөө л тэр гэсэн. Тэгэхээр наадах чинь хариулт чинь би дэвшил юм биш үү гэдэг их олзуурхсан чинь биш болоо явчлаа шүү дээ. Яг гоо дэвшил гэдэг нь мөн шүү дээ. Яг бол бид нар мэдчихэж байгаа гэдэг чинь дэвшил шүү дээ. Мөн байгаагаа. Тэгвэл одоо дараагийн шат бол ийм байгаа учраас ингэж болохгүй байна гэдэг рүү алхах. Засах ёстой гэсэн. Засах ёстой. За энэ юугаар шийдэх вэ? Энэ улс төр энэ шийдвэрээр хууль тогтоомжоор тийм юмар явах ёстой. Энд манайх бэлэн байгаа юу? Энэ бэлэн биш байна. Яг гэвэл нийтээрээ энэ асуудлаараа их ойлголт муутай байна. Одоо энэ ус хангамж хүрэлцэхэ болж байгаа гэдгийг бодохгүй байна. Нийт газар нутгийн 80% цөлччөөд байгаа гэдгийг ерөөсөө тооцохгүй байна. Бэлчээрийн газар нутгийн 60% нь одоо нөхөн сэргээгдэх боломжгүй 10% нь бол бүр нөхөн сэргээгдэхэд аягүй хүнд байдал. Гэх мэтчлэн энэ асуудлуудаа бол нөгөө нийтэд олон нийт медианч гаргахгүй байна. Одоо тэр бол нөгөө нэг 50 суугтай телевизүүл 56 дахь суугаар нь л яригдчих штэ. Гэтэл өнөөдөр тэр чинь бидний юу мөнгө олох болохгүй биш, уух устаа байх уугүй юу, оршин тогтнох уугүй юу, эрүүл байх уугүй юу гэдэг тийм тулгцсан асуудлууд маань хамгийн одоо хүн сонирхтгүй сэдвүүд болсон л яваад байгаа. Гэтэл дэлхийд даяараа тэр сэдвүүдэд барьж авчаад тэрийгээ бүр бизнесийн боломж болгож ашиглаад тэрийгээ маркетингийн боломж болгож ашиглаад яваад байгаа. Одоо та маркетингийн боломжийн тухай жишээтэй яриач. Би сая Spike Asia гэдэг дэлхийн маркетингийн бүх том агентлагуудын одоо яг өөрсдийнхөө хийдэг ажлаа танилцуулдаг хуралд очичод ирлээ л дээ. Тэнд бол одоо хамгийн сайн сурчлагын компанид ажиллаад хамгийн сайн брэндүүд
нийтийн одоо тэр бүтээсэн үйл явцаа ярьж өрсөлддөг ийм зүйл байгаа юм л да. За тэгэхээр тэнд бол одоо жишээлбэл 10 сурчлагын шалгарсан бүтээлийн 70% нь нийгмийн асуудалтай холбосон ийм бүтээлүүд байж байгаа байхгүй. Тэгэхээр одоо зүгээр жишээлбэл энэ тайд гэдэг нэг угаалгын нутаг байна. За энэ угаалгын нутгаар та ямааг бол цагаан болгоно шүү, та энийг аваарай гэдэг сурчлага тайдыг бол зарж чадхаа болсон гэсэн үг л дээ. Эсвэл та энэ гоё хөөстөө ундаа шүү, энийг угаараач гэдэг юм уу те. Энэ сайн биш. Одоо энийг бол жоохон дараагийн шатнаа юм бодохгүй бол тийм сурчлага бол өлөг болцсон. Тийм сурчлага хинч шеэрлэхгүй те. Одоо ийм болчиход байна шүү дээ. Тэнгүүт тэн дээр төрүүлсэн одоо тэр 10 сурчлагын 7 нийгмийн асуудалтай холбогдсон байгаа. Зарим нэг жишээг дурдах юм бол жишээлбэл энтхийг байна. За. Эдгээр хамгийн их нийгмийн асуудал бол гендерийн тэгш бус байдал юм байна л да. За. Эмэгтэйчүүд нь бол ерөөсөө нөгөө мэдээлэл аваад энэ тэндээс до фейсбુક энтрээр ороо тий. Бид нар чинь ингэж дарлагдж байх хэрэгтэй юм биш юм байна. Тэгш хэрэгтэй байх хэрэгтэй байна гэдэг. Тэрийг ингэ бослог маягаар гаргачаагүй ч гэсэн ингэ нэг нийгмийн бухимдал болсон сэдв байна шүү дээ. Сэтгэлгээнд нь өөрчлөлт орсон байна гэсэн. За орсон. Тэнгүүд Ариал компани очиж Вока зарахтаа юу гэж орж иж байгаа вэ гэхээр хамтарч ажилладаг гол импорт зоржуулдаг ийм хувцснууд шүү дээ. Ариалаар угаажуулах хувцснууд дээр нэг ширхэг ийм символ нэмчихэж байгаа байхгүй юу? Одоо нэг халуун усан дугаан, хүүт усан дугаан болно гэдэг дээр нь эрэгтэй ч угаажуулна, эмэгтэй ч угаажуулна гэдэг символ нэмэгдсэн байгаа. За тэрийгээ сурчлагын ажиллуулгад ингээ энтгийн телевизүүдээр цацчихгүй юу? Тэгэхээр энтгийн эмэгтэйчүүд тэр бухимдлаа илэрхийн тулд бүгд Ариал худалдаж авна үстэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл зүгээр Ариал худалдаж аваач гэдэг энэ асуудлаас илүү Ариал маань өөрийнхөө брендийг нийгмийн асуудалтай холбож энэ нэг зах зээл рүү оруулснараа хэдэн 10 дахин одоо худалдан авалтыг хийж байгаа байхгүй. Энийг бол дистрактив одоо маркетинг гэж та бид нар ярилж байна одоо тий. Одоо бүтээлч маркетинг байхгүй. Тэнгүүд нөгөө зурагтаж өгөх шаардлага байхгүй. Ягаад гэвэл нөгөө эмэгтэйчүүд чинь өөрсдийнхөө фейсбુક дээр дэмжиж байгаа нь бүгд ширлээ явчихж байгаа. Тэгэхээр маш бага зардалтайгаар асар их хэмжээний борлуулалтыг хийх боломжийг нийгмийн асуудалтай холбогдсон маркетинг нь олгох гээд байна. Нийгэм энэ байгаль орчны асуудалтай холбосон бизнес нь одоо Tesla шиг ч юм уу тий асар их хэмжээний борлуулалт, машины борлуулалт хийгдэж байна шүү дээ. Гэх мэтчлэн энэ нь өөрөө бизнесийн гол суурь болчиход байгаа маа гэдгийг би одоо энэ зурагт үзээд сууж байгаа бизнес хийдэг хүн болгонд л би ойлгосоо гэж бодох гээд байна. Нөгөөдөл мэн нөгөө одоо тань уламжлалт сэтгэлгээр юу гэж бодоод байна гэхээр нийгэм гэдэг чинь би юм өгөх юм байна гэж бодоод байна. Тийм шүү. Ерөөсөө нийгмийн хариуцлага чинь тэгж ойлгоод ш би одоо тийм гэтэл нийгэмдээ хандхаар нийгэм нь тэр компани тэр брендийг улам гоё болгож харагдуулдаг, борлуулалтын дэмждэг, брендийн нэр хүндийг өсгөдөг, сэлсийн хэдэн 10 дахин ингээд өсгөж шүү дээ. Тэгээ энэ мэтчлэн бол маш олон одоо гоё ийм сурчлагын ажлууд нийгэмтэй холбогдсон сурчлагын ажлууд ингэж одоо явж байна. Одоо та нар одоо интернет YouTube байдаг бол одоо шилдэг сурчлагын ажлуудыг хараарай. Тэнд ерөөсөө дандаа тэр нийгэм тэр хүний болохгүй байгаа асуудалтай яаж холбогдох вэ гэдэг ийм л асуудал. Таны нэг ярилцлагыг ч нөхаа. Бишээ. Стати өгүүлэлч нь байсан юм уу? Судалгаагүй маркетинг гэдэг, судалгаагүй маркетинг өргүү зардал хоёр ихэр юм гэдсэн байсан. Улаантуг залуучууд хоёр ихэр юм гэдэг шиг тийм сонин арчигтай нэг өгүүлэлч нь илүү ярилцлагч гарсан байсан. Тэгэхээр энэ бол монголчуудад хандаж хэлсэн үг үү? Судалгаагүй маркетинг өргүү зардал хоёр ихэр юм гэдэг нь. За яг нь ер нь бол одоо Монголын үндэсний үйлдвэр гэдэг нэг хэдэн үйлдвэрүүд байгаа. За импортоор юм оруулж зарж байгаа хэдэн нөхдүүд байгаа тий. Одоо эдгээр маань өрсөлдөж шүү дээ. Тэгэхээр Монголын үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг бид нар явуулна гэж байгаа. Тэгэхээр үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд маань одоо тэр импортын бараа гэдэг маань Procter & Gamble компани гэсэн үг шүү дээ жишээл тий. Тэр чинь бол маш том маркетингийн багтай бүтээгдэхүүнжүүлэлтийн асар одоо тийм сайн загвартай компани байгаа шүү дээ. Гэтэл биднэрт бол тийм юм байна уу гэхээр бид нар тийм байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид одоо зүгээр энгийн хүмүүс бодохдоо энэ бараа бүтээгдэхүүний өрсөлдөөн гэж явуулж чинь гэж боддог. Үгүй маа. Энэ бизнесийн загварын өрсөлдөөн явагддаг байхгүй. Хин илүү тэр брендийг илүү оновчтой сайн хүний хэрэгцээ нийцүүлсэн байдлаар хийх загвар сайтай байна. Тэрний бараа бол илүү зарагддаг гэсэн үг. Тэгэхээр тэр загвар нь бол дандаа судалгаан дээр суурилсан хэрэглэгчтэйгээ хамтарч бүтээсэн тийм загвар байдаг. За чамд гоё юу? Ерөөсөө л эхнээс нь хулаад чанд ийм бүтээгдэхүүн хэрэгтэй юу? Энэ гоё байна уу? Гэтэл ингээл яваад байна. Тэгээ эцсийн бүтээгдэхүүн мэдээж эхнээс нь асуугаа явуулсан юм чинь хүний хэрэгцээнд яах вэ? Нийцэх нь л байна шүү дээ. Гарцаагүй борлогддог тийм загвар байхгүй юу? Манайх бол борлогдох магадлал асар багтай тааж одоо бууцсан юм гэдэг чи одоо яадаг үлээ дээ тий. Тэгээ өмнө нь бол тааж буудаад бол амжилттай яваад байсан байж болох гэдэг шүү дээ. Яг гэвэл эрэлт их байсан учраас өрсөлдөө өсчөр одоо яг л онж бодохгүй бол болохгүй болчиход шүү дээ. Тэгэхээр одоо өөрийнх нь барааг яаж оновчтойгоор маркетинг хийж
илүү олон хэрэглэгчтэй болж эдийн засгийн одоо үр ашигтай ажиллахыг гэдгээ төдийлөн сайн олохгүй байгаа хүмүүс яаж энэ бизнесийнхаа ДНК-г ногоон болгох вэ гэдэг дээр бодол хийх үү? Миний хоолойнд эргэлцсэн өнгө байгааг сонсож байна. Би яг энэ бол бас их чухал асуулт би танд тавьж байгаа гэж бодож байна л да. Тэгэхээр альва энэ дэлхийд даяар гарч байгаа энэ өөрчлөлтийг тий дэлхийн бусад орн Вьетнам ч гэдэг юм одоо манайхтай бараг ойролцоож хөгжилтэй орнууд ч боломж олгож ашиглаад байгаа байхгүй. Одоо энэ дэлхийд дээр байгаа асуудлууд дээр ингээл үүсэл дэлхийн хүлэмжийн фонд гэж үүсэж чинь тий 100 тэрбум долларын фонд үүсэж штэ. Одоо нэг бүх хүлэмжийн үүсгдэг орнууд чинь татвараа төлөхөөр 100 тэрүүгээр нь одоо нэг хүлэмжийн хийд одоо өртөөд одоо ингэж муу байгаа орнуудад нь буцаагаад өгч байдаг юм уу тий. Тэгэхээр бид нар ч нөгөөх нь тоохгүй яваад тэгэхээр нөгөө мөнгө чи бидний тойроо л яваад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар мөнгө хэрэгтэй вэ нөхөр мөнгө хэрэгтэй байгаа ч. Тэгэхээр нөгөө зээл байлаа гэхэд хүлэмжийн хий бууруулах гэдэг юм нөхгүй дээ ш нөгөөдөл чи. Тэгэхээр одоо манай хас банк маань бол энэ дээр банкуудын холбоо маань санаачлаг гаргаад тэндээс нэг одоо мөнгө авдаг болчих гал тэр нь бараг энэ 11 сард батлагдчих гал байна гэсэн. Хэрвээ бид нар тэр батлагдчих юм бол юу гэхээр бид нар хүлэмжийн хийг бууруулах альва төслүүдэд бариад ороход бол маш бага үеийнхүүдэд зээл авах боломжтой гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо та болохоор энийг манайхан сонсох уу гэдэг нь шүү дээ тий. За сонсохгүй л дээ сонсохгүй. Угаасаа байгаль орчин гэхээр байгалаа би бодох ямар миний үр биш гэж бодож байгаа юм шиг сонсох юм. Тэгэхээр ингээд сонсохгүй өнгөрөөд тахлаар тэр зээлжилтийн боломжоос мөнгөний боломжоос бизнесийн хөгжил боломжоос хоцорчих гээд байгаа шүү дээ. Тэгэхээр би одоо энийг эдгээр сонсохгүй юм чинь тэгвэл энийг яриач яадгийг. Ингээ орхичоор уус орн маань хохирчих гээд шүү дээ. Бизнесүүд маань тэр байгаа бий болж байгаа боломжуудаас одоо үлдэж хоцорчих гээд шүү дээ. Бид нар бол дэлхийн маш олон фондуудаас бол асар их хэмжээний мөнгийг бол авч одоо энэ дээр гой төслүүдээ санаачлах юм бол боломжтой байгаль орчны чиглэлээр хөлөмжийн тэрнээс байн гоцроод байгаа байхгүй юу? Хамгийн харамсалтай нь байн гоцорж байгаа байхгүй. Тэрний юу гэхээр бид нар тэрийг анхаарахгүй, тэнд болоод байгаа процессыг анхаарахгүй зөвхөн одоо өөрийнхөө л бодоод байна шүү дээ. Тэгвэл дэлхийнхэн юу гэж бодож байгаатай адилхан бодож бид нар ч үзэж тарж ижил тэндээс нь яахын зулгаан үсттэй. Таны төрүүчийн ярианд одоо энэ бид нар чинь нөгөө нэг 17 кг-ыг яаж ийж ганцхан доллар босгож ийн гэж шүү дээ. Байгалийн баялгаа ашиглаж ирэх. Тэгээд тэр дунд та энэ мал аж ахуйн тухай хэлцдэг юм. Одоо бид нар чинь эдийн засгийн амжилттай юмны тухай ярихаараа бид нар чинь тэдэн сая малтай болж Монгол улс түүхэндээ тэдэн сая малтай болоо гэж тоо хэлдэг шүү дээ. Тэгээ эн чинь эргээгээд яагаад байгаа. Тэгэд энийг бид нар бодол хийхгүй байна уу? Эсвэл энийг яаж бид нар өнөөдөр юуг олоод юуг алдах вэ гэдгийг маш сайн тооцох хэрэгтэй байна. Мал аж ахуй бол манай уламжлалт аж ахуй мөнөөс мөн. Бид нар дийлэнх ард түмэн тэндээ суурилж байгаа дээр тэрийг бодохгүй байж болохгүй. Гэхдээ одоо цөлжилт гэж нэг хайхтай юм явагдаад. Цөлжилт гэдэг юм чинь юу вэ гэхэлэр вэ штэ тий. Одоо мал нь эдий гэсэн чи үүс байхгүй. Хүн нь ногоо тарих гэсэн чи юм нь урахгүй. Малчгүй хүнчгүй бүгдээрээ байхгүй болчих гээд штэ. Одоо яг бид нар энийг богдуулаас энэ арталт нь амьдраад байгаа болохоор цөлжилтийг ойлгохгүй байгаа шүү дээ. Урагшаа алдчих юм бол тэр чигтэл цөл байж байгаа шүү дээ. 80% цөлчөөд шүү дээ. Тэгэхээр бид нар энэ одоо бэлчээрийн даац чинь 25 сая мал байхгүй юу? 25 сая. Гэтэл хонин толгой шилжүүлсэн тоогоор 85 сая болчиход шүү нөгөө мал чинь. Тэгэхээр нэг хонь гიშгэх газар дээр 4 хонь гიშгээд байна гэсэн үг шүү дээ. 25 сая гэдэг та ямар судалгаагаар энийг яг хаана хэн гаргасан? Бэлчээрийн даацын бүх төрлийн та судалгаа энд бэлчээрийн талын бүх судалгааны хүмүүстэй ярилцлага хийвэл 25 сая гэдэг тоо бүр аль эртний гарцсан тоо байхгүй юу. Тэгээ яг энийг бол одоо байгаль орчны яам маань юу гэж ярьж байгаа вэхээр за нэг 40 сая дээр бариулчихад болчмоор байна гэдэг юм яригдаад байгаа. За тэгвэл бариулах тухай бодлого байгаа мó? Байхгүй. Ягаад гэвэл хин чиний төлөө дуурч чадахгүй шүү дээ. Малчтын эсрэг одоо малчтад өгдөг татаасыг зогсооё гэвэл бүх улсын хэрэглэгчид нь дэвшиж чадхаа болчихно. Өнөөдөр бол одоо тэр байгаль гэдэг чинь одоо бүхэл хүний баялаг шүү дээ. Эцсийн дүндээ. Гэтэл тэрий чинь ингээ хин нэгэн ашиглаж мөнгө олж байгаа бол татвар төлөх ёстой юу? Татвар төлөх ёстой. Татвараа төлөхөө болийг татаасаа л болий гэдэг асуудал яригдж байгаа хгүй да. Тэгэхээр нөгөө нэг одоо тэр малхан хоёулаа энд үлдэхийн тулд нэг зөв бодлого хэрэгтэй л болоод байгаа л асуудал байхгүй. Тэрийг одоо зөрөгтэй гаргаад ярьчих гэхээр бас нөгөө малчтынхаа эсрэг болчих гээд байдаг. Гэтэл энэ чинь нийтээрээ амьд үлдэх гэдэг асуудлаа ярихын тулд бол заавал тэр асуудлыг бол ярихаас өөр аргагүй болчиход байгаа л та. Тэгээд яг одоо бид нар чинь ингээд бид нар мал аж ахуйгаараа мундаг орон тийм олон сая малтай гэж хийжээд илдээд байдаг. Гэтэл нөгөө зүүн өмнөд Азийн урталч нөгөө шар тойрон гэл одоо эдний чинь нөгөө нэг манай цөлчсөн их хүмүүс одоо тэр шороочоо шал дарчдаг тий. Тэгээ дургуутцдаг шүү дээ эдгээр ч одоо. Тэгээ бид нар нэг очиод яг юу гэж ирвэл Монголын имиж зөв харагдах, буруу харагдах гэдгээ бодохдоо хүртэл тэр дэлхийд дахинд яригдж байгаа сэдвүүдийг анзаарч ярихгүй бол болохоо явчихдаг байхгүй.
таны яриг сонсон чинь одоо ингэж эн чинь хүнтэйгээ малтайгаа амьд үлдэхүү гэдэг тухай ярина гэдэг юм. Тэгэхээр магадгүй ийм айхтар сүрдмээр ч юм шиг үнэхээр цочирдмоор тийм үгсээр ярих хэрэгтэй юм уу? Гэхдээ яг зөв шийдвэр гаргуулахын тулд тий зочирдмоор ярих гэж чи яг энэ болцоод байгаа процессыг л би ярьж штэ. Хатуу хэлээгүй болж байгаа юм нэ штэ. Нэг одоо энэ чинь бэлчээр бол өөрөө өөрийгөө нөхөн сэргийх боломжтой. Гэтэ 10 жил амраах хэрэгтэй байхгүй. Нэг бэлчээр өөрөө нөхөн сэргийхтэй. Гэтэл нөгөө дийлэг бэлчээр мэн ингээд нөгөө нөхөн сэргийхдэггүй ингээд болцсон байгаад байна шүү дээ. Тэгээ бид нар амраах хэрэгтэй байгаа шүү дээ. Амраах гэхээр чи нөгөө тэр олон мал идэж уух хэрэгтэй болчихвол яаж амраах вэ? Сэлгэх энэ тэр бодлого энэ тэр байхгүй болохоор эн чинь ингээд эргээд сүлжилтийн юм маань илүү хурцсаад байгаа байхгүй. За дээр нөгөө ямааг баг та мэдэн шүү дээ тий. Ямаанда мөнгө өгч болохгүй л гэсэн үг одоо. Тэгэхээр нөгөө говь уурлах байх л та. Тэгээ говийн уурлах одоо яах вэ гэж одоо бид нар хамаг үндсийг ингээ идээд уугаа хийчдэг сүлжилтийн ганц тайсан шүү дээ. Тэгээ бид нар их хэцүү байна. Энэ дээр бол одоо энэ татвар төлөгчдийн мөнгийг зөв юм руу зарцуулах ёстой. Үнэн бол хэлэх ёстой. Нуух хэрэггүй. Ягаад гэвэл хүн одоо өнөөдөр ингээд болоод байгаа юм шиг боловч хэдхэн жилийн дараа болохоо болчих гээд байгаа тэр үнэнгийн хүнд хэлэх хэрэгтэй шүү дээ. Болоод байгаа юм шиг хуураад тэгэл ингээд өөртөнд нь хэрэгтэй юмыг ингээд зөв аятайхан хэлээд би бүр болчих гээгүй шүү дээ. Зөв бодлогоор зөв засаад зөв явуул ял гэж хэлж байгаа байхгүй. Тэрэн дээр бид нэр бол энэ судалгаагаа сайн хий. Судалгаа шинжилгээнд дээр суурьж бодиттой ярив. Яг үнэхээр бид нэр мал аж ахуйс мөнгө олж ийн болохгүй. Яг тоогоо гаргаад харъя л да. Тоо гараад ирнэ шүү дээ. Тэрнээс хүний үзэл бодол биш шүү дээ. Тоо факт ярив гэдэг таахгүй юу? Тэгээ фактаараа яриад уушраа та надад сая асууж байгаа юм шиг ингэж асууж байгаа асуултаа ерөөсөө энэ асуулт ерөөсөө тавигдаагүй юм уу? Ерөөсөө мал аж ахуйгаас бид нар ашиг олж байгаа мó ярдгий. За. Байгаль орчныхын тойрч суугаад ингээд чимээгүй ярдгий. Ханны цаана, хаалганы цаана, хаалттай хаалганы цаана. Одоо би бол энэ сайд бол байгаль орчны сайд, оюун хоролт сайд бол жишээлбэл энэ тал дээр дуурч чадах болов уу гэдэг дээр эргэлзэж байна. Жишээлбэл улс төрчид маань ухаантай хүмүүс шүү дээ. Сонгогчдын эсрэг юм ярьдаг хүмүүс байхгүй. Тэгэхээр энэ дээр бол NGO-д л дуурах хэрэгтэй юм байна. Ер нь бол байгаль орчны шийдвэр. За тэгтэл одоо энэ төрийн бус байгууллагууд NGO буюу төрийн бус байгууллагууд бол үнэхээр одоо хамгийн их идэвхтэй ажилтдаг байгууллагуудын нэг шүү дээ. Тэгээ энэ дээр таны тэр асуугаад байгаа тэр асуултыг чинь тавиад хариулт өгч яагаад чадахгүй байгаа тэгвэл. Үгүй хинч гаргаж ярихгүй болохоор чинь хин хариулах юм бэ тийм биз? Үгүй NGO гаргах хэрэгтэй шүү. NGO нь гаргахгүй шүү дээ. NGO чинь бол одоо зүгээр за болидоо ингэж ярих гэж уус төрсэн сэдв болчихно. Тэгэхээр яг миний гол хэлэх гээд байгаа санаа маань малчтынхаа төлөө энийг ярих хэрэгтэй байхгүй юу? Яагаад тэгэхээр тэр малчин хүмүүс чинь бэлчээрээ булаацалтаад бараг би нэг буудаж штэ тэн чинь. Тэгэн дээр ямар ч зохицуулалт байхгүй ингээд та нар нэмээд маллаа даа гэдэг ингээд тэгтэн тэнцээ ганга нуурын ширэгдэж штэ. Тэгээ энийг ингээд зохицуулаад тэр малчтанд нь ч гэсэн өөрт нь нээлттэй. Жишээлбэл одоо 25 саяд барих хэрэгтэй юм бол одоо барих л ёстой штэ. Бид нар бүгдээрээ доктортой 50 жилийн дараа гэхэд устдаа бусад гол горихынд байгаад ингээд ногоон Монгол байхын тулд 25 саяд нь барь гэдэг даацын тэр тооцоог бол эрдэмтэд хийсэн бол барих л ёстой үстэй. Тэгэхээр барьчин гэхлээрээ тэр малчтыг чинь малаа маллахгүй чи өлсөд ингээ өвөх гэж хэлж болохгүй үстэй. Тэгэхээр тийм бодлого хэрэгтэй гэж бол бид нар одооноос эхлээд тэр малчтынхаа одоо нэмэлт өөр орлогын бусад их усүрийг нь юу гэж болох вэ? Ногоод хариулах юм уу? Чацарганд хариулах юм уу? Тэгвэл тэр нь одоо нөгөө цөлжилтөө зогсоогоод магадгүй одоо нэг цэцэрхнаас одоо юу гэдгийг нэг 20 сая төгрөг жилдээ олцдог гэдэг нь нөгөө ямаанаас олдгоос илүү их мөнгө байгаа тахгүй да тий. Тий ямаанд өгдөг мөнгөө цэцэрэнд өгч болох юм. Үгүй жишээлбэл тэр имийг нь тэр бодлого хөтөлбөрийн олон улсын байгууллагуудаараа хэрэгжүүлээд энэ малчтынхаа амжилгааг өөр тал руу шийдэх, тэндээ илүү сайхан амьдрах боломжуудыг тавьж өгвөл энэ чинь тэр органик юм чи идэж ууя гэсэн хүмүүс зөндөл биш тий. Тэр Jack Ma ирээд гол хөрөнгө оруулах гэдэг салбар нь хөдөө аж ахуйн мөнгө оруулж тэгээд тэр нөгөө нэг органик болоод хүнсэнд бохирдсон байгаа хятадуудаа буцааж үнэтэй зарах гэж санаатай ирсэн хүн байлээ шүү дээ. Ерөөсөө гол ирсэн зорилго бол өөр юу яах гэж ярих үү манад. Энэ таны бодлоо. Энэ миний бодлоо шүү. Энэ одоо бизнес хийдэг хүмүүс бол энийг аягүй сайн ойлгоо шүү дээ. Тийм хүн бол одоо мөнгө үнэрлэл ирнэ шүү дээ. Тэр том бизнесмен хүн бол тэрнээс юм цагаа варчаад одоо энд зугаалах гэж явна шүү. Нэг очиод үзээд тийш тийм юм хийж байхгүй шүү дээ. Аялал жуулчлал хөдөө аж ахуй хоёрт хөрөнгө оруулах гэж өөрөө хэлсэн шүү дээ. Тэр чи өсөө гэдгийг жоох ургуулаад бодчих юм л ойлгомжтой байгаа зү. Ааха. Та энэ аялал жуулчлал, ногоон бизнес, энэ Монголын маркетинг эднийг ингээд нэгтгэхэд харахаар хит ирээдүй харагдаж байна уу? Одоо бид нар бол яг одоо бол биш үү? Энэ зөвхөн Монголын асуудал биш. Системийн хямрал гэдэг юм бол дэлхийд дахинд болчиход байна.
Бидний одоо энэ явуулаад ажил дүр явуулж байгаа эдийн засаг явуулж байгаа систем өөрөө гацчлаа шүү дээ. Одоо ингэ буруу ингээ мэдэгдээд тийм байгалаа сүйтгэдэм байна. Одоо эн чинь ингээд хоёр дэлхийн хэрэгтэй болчиход байна шүү дээ. Одоо ингээд 2000 одоо ингээд 20 оны гэхэд хоёр дэлхийн хэрэгтэй болчиход байна. Одоогийн ажил дүрийн нөөцийг хангахад хоёр дэлхийд тэнцвэр хэмжээний хүндрэлтэн энэ хэмжээгээр өсвөл одоо өсвөлч юу хувьд 2020 он ч одоохон шүү дээ. 2020 он гэхэд одоо хэрэгжилж байгаа 4 жилийн дараах юм яриад 4 жилийн дараах юм яриад шүү дээ. Би тэнд бүр амар хол юм яриаггүй шүү 50% гээгүй шүү дээ. 20 жилийн 2020 он гэхэд шүү дээ. Одоогийн энэ ажил дүрийн хэрэгцээг хангах түүхийн эдийн хэмжээгээд хоёр дэлхийтэй юм шиг хэрэгжилж гин гэсэн үг байна. Эргэлдэг болох гэдэг шүү дээ. Тэгэхэд бид нар ч хоёр дэлхий байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар өөрөөр хэлбэл нэг дэлхийгээ хоёр дэлхийтэй юм шиг хэрэглээд байхад ч газ дуусч байна шүү дээ. Тэгэхээр бид нар 2050 он гэхэд энэ нөөцийн хэрэглээг нэг дэлхийний түвшинд аваачих шаардлага тавьчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо байж байгаа нөөцийн хэмжээг бид нар одоо үйлдвэрлэлд ашиглаж байгаа нөөцийн хэмжээг хоёр дахин багасгаад тэгсэн мөртлөө одоо байгаа хүний хэрэглээг нь бууруулахгүйгээр хангах асар том бодлого бодох хэрэгтэй болчиход байна шүү дээ. Тийм том бодлогыг дэлхий бодох хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Энэ дэлхийн чинь өөрөө системийн гэмтэлд орцсон. Систем нь өөрөө явахгүй байгаа болгоо тэрийг засах гэж оролдож байна. Монгол бол угаасаа ойлгомжтой дэлхийн нэг хэсгүүсээ систем алдаатай л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол бид нар энэ дэлхийн системийг оролцох гэж оролдож байгаа бол бид нар ч гэсэн засах гэж оролдох ёстой байхгүй да. Тийм биз дээ. Одоо нөгөө би өнөөдөр Facebook дээрээс нэг хошин шиг юм үз. Дэлхийн сүнхөөр монголчууд үлдэнэ дэлхий дээр. Наа чи аль эртнээс л явсан яриа шүү дээ. Тэгсэн чи яагаад үлдэж байгаа юм бэ гэсэн чинь байна шүү дээ. Бусд нь нөгөө нэг харь гаргийн хөлгөндөө суугаад нисээд нөгөө гараг дээр очиод амьдарч байгаа. Бид нар нөгөө нэг юм дэлхий ингэж өөрчлөгдөд одоо тэр араа нөхөө малтчих тэрийг тоохгүй явж байгаад яхад хэдүүлээ тэгээд нөгөө сүнцэн дэлхий дээр л бид хэдлүүлэх гээд байхгүй. Та бол нөгөө эсрэгээр нь ойлгоод байхгүй. Эсрэгээр нь. Тэгэхээр бид нар энэ дэлхий дахинд юу болоод байна? Энэ нөхдүүд чи юу яриад байна? Бид нар юу яриад байна? Бид одоо тэгвэл хөгжлийн бодлоготой ямар юмыг оруулах хэвтэй? 20 жилийн дараа Монгол улс ямар байх хэвтэй? 50 онд 30 онд энэ ч ойрхон шүү дээ. Юу гэдэг юм бэ? Одоо таны одоо миний 3 настай охин 23 тал болох гэдэг шүү дээ. Цэл залуухан охин маань ямар хуу юмд амьдрах. Тэрийг би өнөөдөр харах ёстой шүү дээ. Тэгээ би өнөөдөр тэр охиныхоо төлөө би эцэг хүний хувьд би зөв юм хийх ёстой шүү, дуурах ёстой шүү. Тэрнээс биш одоо тэр нэг гомдоочих гэж байгаа энэ биш. Нийтээрээ зөв бодлого руугаа шилжээд тэгтээ тэр гомдоо нэхлээр одоо хин нэг үнийг хохирож хийхгүй шүү дээ. Алгуурхан өөр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлээ. Тэр малч таад сайхан байлгаад өөр одоо нөхөн өөр орлогын их усруудыг гаргаж өгөөд энэ эдийн засгаа зөв голдролоо явуулах юм жоохон зөв алс тийм бодлогын одоо голдрлын асуудал. Энэ ч өөрөө судалгааны л асуудал шүү дээ. Би судалгаан дээр л суурилж яриад байна шүү дээ. Нэг ч тоогүй юм би яриаггүй шүү дээ. Нэвтрүүлгийн маань цаг дуусах төгсөж шиг байна. Тэгэхээр энэ бол хин нэг гомдоохгүй би хийх ёстой гэдэг таны үгнээс яхад хүн болгон энийг одоо бодож эхлэх ёстой. Тэр хаав эсэн дэлхий маргаашийн талхны тухай бодож хахад гэдэг сэтгэлгээний өөрчлөлтөөс эхлэх ёстой л доо. Тэгэхээр өнөөдөр таны яриад байгаа чиглэл бол ерөөсө бизнес эрхэлж байгаа хүн гэдэг нь шүү дээ. Бид нар ямар нэг аргаар ажил хийжсэн ч энэ байгаль дэлхийтэй холбогдож ажиллаж л байна тийм үү. Тэгэхээр энэ дээр бид нар өөрсдөө сэтгэлгээний өөрчлөлт гаргахын тулд яах ёстой вэ? Би энд судлаач болгоноос бараг асуудаг асуулт. Би бол шүү дээ. Одоо сэтгэлгээний өөрчлөлт хүнд хийн мин гэдэг юм ярил тэр хүмүүс би бол тэрийг бол одоо мэдэхгүй байна. Яг үнэндээ сэтгэлгээ энэ төр өөрчлөлтөг би чи философч энэ төр хүн биш байхгүй. Би бол одоо энэ байгаль орчны асуудал ч гэдэг юм бид нар энэ асуудал гээд айгаад байгаа зүйл маань бизнесийн асар том боломж гэж дэлхийд дахин хардаг болсон байгааг л ойлгох гэж бодод байгаа байхгүй. Арай өөрөөр бодож. Бодооч л гэж мөнгө хийгээч. Айгүй наач болгоо юм байна. Одоо энэ Улаанбаатар хот утаандаа бид нар ямар их зовж байна. Тэгвэл энийг шийддэг юм руу хөрөнгө оруулаад мөнгө хийгээч. Энийг төр дэмжихгүй хөө. Дэмжихгүй байгаа хүнийг нь бүгдийн сонгуулиас татаад онгоч юм шүү дээ Улаанбаатарчууд. Тэгвэл энэ дээр мөнгө хийгээч. Энэ хөрсний бохирдлгээд одоо бүр амар сэтэв байна шүү дээ. Асар их мөнгөний сэтэв байна шүү дээ. Энэ зөрөөсөн бүтээгдэхүүн гаргахад хэн дэмжихгүй юм бэ? Харин энэ утааг нэмэх гэж байгаа хүн байх юм бол харин одоо жоохон хатуу ярьж эхлэх байх. Тунтахгүй. За, ямар ч хэлсэн битээр энэ сэдвээр ярьж та сонирхолтой жишээ татаж үзэгчдэд энэ 40 минутын турш ямар ч хэлсэн нэрээ бид нар чинь гээд таны 20 жилийн дараа охин маань 23 настай болох нь гэдэг үг олон хүнд нөлөөсөн байх гэж бодож байна. Бидний яриа дахиад олон сэдвээр үргэлжлэх байх. Танд баярлалаа. Танд ч гэсэн маш их баярлалаа. Өөрөө энэ бүгдийг ярих боломж олгосон. За баярлалаа. Цаг үе үзэл бол нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөр өндөрлж байна. Өнөөдөр манай нэвтрүүлэгт судлаач Дулмын Бум Эрдэнэ оролцлоо. Анхаарал үзэгчдэд баярлалаа. Сайхан амраарай.